Японы ерөнхий сайд луур хийсэн үү? За coin гэдэг үг олон монголчуудад луур гэдэг үгийг санагдуулдаг байгаа. За тэгвэл нэгэн coin-ы луур Японд үнэрийг аваад байна. Бүр ерөнхий сайд нь нэр холбогдоод байна. Шууд утгаарай. Санай гэдэг нэртэй coin Solana blockchain сүлжээнд 2 сарын 25-нд зарагдаж эхэлсэн юм байна. За ерөнхий сайдынхаа нэрийг барьж хэсэг хүмүүст луур хийх гэж оролцсон тодорхой болж байгаа шиг байна. Уг coin 30 сая $. Босгоод хоромхон хугацаанд үнэ нь өсөд буцаад буусан байгаа. Гиснээс манайхан удахгүй Мартин 8 болох гэж байна. Та Мартин 8-аар хайртай хүндээ өгөх бэлгээ бодож олсноо. За хэрэв бодож олоог байгаа бол хөшнөд нэг ийм гоё санаа байна. За энэ хаан хармаг гэдэг Монгол цай, Монголын хармаг гэж жимсээр хийсэн. За маш гоё нэртэй, маш чанартай, супер цай, эрүүл мэндэд бас сайн ийм Монгол цай. Янзын гоё бэлэг болж магадгүй. Та яг энэ утасны дугаараар залгаад шууд хөргүүлээд авах боломжтой шүү. За нийт coin-ы 60 орчим хувийг цөөн тооны хүмүүс эзэмшиж байсныг харахад за энэ нөгөө pump dump гэж нэрлэдэг байдаг. Одоо үнийн хот хиймлэр хөргөж чад буцаж унахсан тэмлөөр хийдэг арга болтой. Японы санхүүгийн зохицуулах хороо энэхүү хэргийг яг одоо шалгаж байгаа. Харин нэрийг нь ашиглаж coin гаргасан мэдээ ерөнхий сайд Санай Такэжиг чихэнд хүрсэн болтой. Энэ coinтой ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдгдсэн. За Санай токен буюу coin 100,000 хайлтаагаар Японы онцлог Google трендээр шалгараад байна.